За Дими болоо яриг минь үзэж байгаад баярлалаа. За энэ хэсэг болохоор миний тэмдэглэлийн дэвтэр уншиж өгдөг 2 дугаар хэсэг юмшлаг байгаа. Тэгээ 1-р хэсэг дээр нь болохоор би тэмдэглэлийн дэвтрүүдээс уншаад тэгээд өөр нэр энэ үед ингэжсэн штэ гэдэг юм. Дурсамжаас сэргээсэн үеүүдээ бас ингээд хуваалцсан гэх юм уу. За тэгээд энэ дэвтэр маань болохоор 2021 оны 8 сар буюу ер нь 100-ны дэвтэр ах шиг байна. Тэгээд ер нь шот дэвтрээ эхнийх нь өрнөөс эхлээл яг унших хэсэг болчлоо. За 2021 оны 8 сарын 4 гинэ. За өчигдөр зэрэг надад хуучлав. Дээр очир бит хоёр бяруу барьж авах гээд хоёр сураа нэгээр нь авчихсан яваа. Тэгсэн за энэ минийх наадах чинь таних гэдэл байна гинэ. За тэгснэ очир хэлж байгаа юм шиг байна агаада. Аав томдоо бүх юма өчөхгүй байлгүй дээ. Ингэж хэлсэн гэд зориг энийсэн гэд бичсэн байна. Сая зориг хог шүрдэж явснаа. Зориг хог шүрдэхгүй байна гэж бичиж байгаа юм шээс дээ чиг шиг. Өглөөнөөс хойш хогоо шүрдэх гэж орилуулад сая шүрдсэн юм. Мартахаас өмнө бичиж байсан дээр. Гэт бичээ. Хадгалсан байгаа байхгүй. За энэ дэвтэр одоо жишээлбэл би ингээд нэлээ холоос харуулъя гэж чата бүгд нэг хуулаачсан байхгүй. Яа бас яана одоо энэ хэсгийг ч ингээд бүр урчих хэцүү, урахгүй хэцүү. Ёо би бүр амар гайхлаа шít. Ингээд нэг юм чат ичсэн заяа. Тэгснэ ингээд ник нь хүү за. Тэгээ бүр ингээд гайхаад юу лээ гэж бодоод. Ёо бүр ангайлаа штэ. Тэгсэн чинь би яг нөгөө 1-р курстэй ингээд найзалж байсан нэг найз маань намайг ээж гэж дууддаг болоод ер нь дохооч гэх юм уу. Тэгээд тэгсэн чинь яг босоод ганц хоёр найз маань ч гэсэн бас ээж гэж одоо дууддаг болоод тэгээд нөгөө ээж гэж дуудаж байгаа эрэгтэй хүүхдийг би нөгөө хүү гэж дуудсан шүү дээ. Тэгээд ник хүү гэж хэлсэн байна. Ёо бүр 8 сар тний төсөө өдөр болдог лээ гэдгсэн чинь тийм миний хүүгийн төсөө өдөр болдог гэсэн юм байна. Тэгээд 3 дугаар курстэй ч нөгөө хэрийн дадлага 2-оор яваад тэгээд бас яг тухай бас нэг ээж гэдэг тийм очтой байсан гэх юм уу. Гэхдээ яг тэгээд дуудаад бас хөөрхөн юм байлээ. Эднийг эргүүлсэн ч бас сонирхолтой шүү. За тэгээ ямартай ч ингээд ер нь юунаас л эхэлсэн юм шиг байна шүү. 8 сар 7 сарын сүүл мүлээс ч юм уу. Тэгээд ингээд шууд намар ер нь нэлийн бас орчиж. За нөгөө төгсгөлийн хэсгийг уншаад үгээ. Төгсгөлийн нь яг сүүлийн ойр залуу намар битгий яваач гэсэн хол одох гуниг хагдарч одно. Ингийг нь мэдсээрэж ирсэн цаг хугацаанд гуниг асгаж тоглосоор одоо түүнийг хураах цаг болж хин нэгэн гэрт зочлох гэж байгаа бололтой. Нүдний минь өмнө амьдрал минь өрөндөгсөн бол аяг дүгэр нулимстай өөрийгөө л өрөвдөх хайлаа. Чиний ачаар би энд байна гэд хизээж хэлж чадамгүй талархлын үгс тэндэл урсна. Сэтгэлийн өнгөнд би хамаг өнгөлгийг чамд наахыз дорсомж минь болсон баярлаа гэд. Чи хүсвэл сэтгэлийг минь зээлж болно. За тэгээ ямар ч байсан ингээд нэг 2 өгүүлбэр яваад шуудыг би ажаагүй. Тэд намайг эргээгүй. Холоос чалав.
Чамайг бичээд дуусчихвал дахиад хайрлах зүйлтэй болно. Хаана авч явна? Хайрлаж чадах болов? Хайраа бүтээж энэ орчлонд хүргэе гэвэ. Эцэст нь төгсгөл нь энэ л аж. Гэтэ ер нь нөгөө тэмдэглэлийн дэвтэр бичээд тэгээд энэ одоо тэмдэглэлийн дэвтэр бичээл яг юм бичдэг хүмүүс ийм зохиолчод биш заяа. Ийм мэржлийн хүмүүс бол биш. Ийм сонирхогчдод энэ одоо над шиг ийм дуртай хүмүүс яг ийм тэмдэглэлийн дэвтрээ хадгална гэдэг чинь амар хэцүү зүйл. Ингээд хаана хийхээс ихсүүлээд одоо жишээлбэл ингээд надад ийм одоо 20 эдэн дэвтэр байна гэдэг гац. Тэнгүүд энэ дэвтрүүдийг чинь ингээд зүгээр л хаана ихтэй ингээд тавьчих болохгүй шүү дээ. Яг хүнд итгэхгүй ер нь бол байгаа даа л да. Нөгөө хүнд итгэхгүй байгаадаа ч биш гэж хэлэхгүй л дээ. Яг одоо итгэхгүй байгаа болохоор л тэгж байгаа гэсэн. Гэтэ гээл тэ эргүүлээл миний бүх амьдралыг хинэн чимдээ уншчуулахын тэ тэр бол мэдгүй бүр аимшигтай бодлоо хаа. За. Гунигт 3 сар минь баяртай гэж дахиад нэг өөр юм үүтэй гарчигтай. Тэг бас юм хэсэг байна. 19 дахь намрал минь навчис хараад одоо л би гуниглах байх. Намраг гэж санагалцахад одоо л би гуниг мэдрэх байх. Шууд уцхыг үзээд догдлон нулимстай өдөхөз. Хөлгүй гудамжинд ганцаар алхах та. Нойтон гартаа өнжин ажилласан тэр хэдэн өдрүүдээ. Толгоогоо эргэтэл загнуулж ажилласан цалингаар дэвтрийн цаас аваад үеийг алхах та ханаж илээ. Хансан сэтгэлдээ эрдэж авсангүй. Хүргээд ирсэн замын хүртийг хүн хайсаар мухарлаж орхилоо. Чи надаас хийсэн удсан би чамайг орхин явсан алиасан ч хоёулалцсарчээ. 1 2 3 3 2 1 Бөхөж байсан замын гэрэл нэг тодорч нэг бөхөн хааныг анивчих хэсэг хугацаанд бөхөх тэгээд дүүжгэнэх түүнийг дайраад өнгөрөх зэрэггүй атлаа чиглэн алхана зарсан газар цаана нь бүртих бүүдгэр замд дагжин чичрэн өнчин зүрхээ тэврэн зориглоно зүрхээрээ дайжгнан хэрэн хэсүүчлэн зүггүй сэтгэл минь түүнийг шоолон байсан зүгээр л дотроо хэрэн хэсүүчлэн бадарчилж би хотхонд бэлэглэн цохлоно. Энэ зүрх бах. Хичнээн гонигтайч зүрх минь намайг орхиод одсонгүй. Чамтай дахин таарвал зүрх минь таньнах та зөнгөөрөө. Тэр намарчин яг юу боллоо яалаа. Гин тэмдэглэл уншмаар ч юм шиг. За нэг юм тэмдэглэл байна. За энэ хоёр болохоор миний яг харахгүй л ялахгүй би яг хоёулын л яг жил хэрэгэлсэн болохоор 20 настай гэдэг чих гол нь хэдэн он юм бэ? он юм билгүй дээ. Энэ илүү цэгцтэй юм байна. Энэ 22 он юм билгүй тэгвэл энэ 23 он юм байна. Энэ арай цэгцтэй л харагдчихэв. Гэтэ энийг ч гэсэн бас хөөх ихсэн байна уу? Яаж ихсэн бэ гэсэн чинь энэ хараа энэ нүүр мөрөл надад таалагдчихэв. За ингээд дансны дугаарын жагсаалт гэдэг дансны дугаарын жагсаалт чичиж. Тэгээд энэ талд нь болохоор санаа гэд яг юм одоо инстаграмынхаа нэрний санаа ч юм уу тэгээд яг одоо пэйж нэвэл яг юу нэрж болох уу гээл. Цэндэтэй хамт зургийн цамагтай бол 2022-оос 2023 он гэсэн юм 1 жилийн зургийн цамаг юм байна. Эрүүл амар амгалан байг гэдэг яг энэ үгийг монгол ичгээр бичүүлээд эвтэ дөрвөн амтан зураад за гэрийнхээ хомирт тавих гээд энэ болохоор нэг юу галтынхаа гэрт тавих гээд юм нэг санаа байсан юм байна. Байдлага ажил хийн минь гэд баахан л биччихсэн. Тэгээд энэ болохоор миний 5 жилийн дараа гэдэг ийм нэг тэмдэглэл байгаа. Юу тэмдэглэлээс байгаа байхгүй юу?
2023 онд би яах юм, 24 онд яах юм, 25 онд яах юм, 26 онд яах юм гэдгийг хүртэл бичиж заяа. 27 онд яах юм гэдгээ. Тэгээд 28 он, 29 он, 30 он, 31 он, 32 он гээд яг 10 жилийн дараа гээд яг юм бичиж байна. Юу вэ? Би бүр 2029 онд ганцаараа амьдарч үзэх гэж бичсэн бах юм. Би одоо ч гэсэн ганцаараа амьдарч байгаа шүү дээ. Юу амар холын юм бичсэн юм бэ? Би одоо амьдарч чадж байгаа. 2028 онд болохоор өөрийнхөө бизнесээ эхлүүлэх гэж. Яа. Тэгээ нөгөө нэг сарынхаа таймыг бичсэн байна. 1-р сарын тайм. Сайн уу амьдрал минь, сайн уу 20 нас минь. 1-р сарын 7. Амьдрал ямар сайхан юм бэ? Хот ороод найзтайгаа амьдран, ажил хийн, хүссэн зүйлээ аавна. Би бүгдийг нь туулаад явж байна. 1-р сарын 11. 1-р сарын 16. Ажиллаж түүнийгээ өөрийнхөө хэрд өөртөө наахаллаа гэм. Үнэхээр лаг санагдаад ёо гээд итгэж өгдөггүй. Үнэхээр гоё байсан. Хүссэн зүйлдээ хүрнэ гэж. Энэ үед яг юу авлаа? 1-р сарын 22. Нутагтаа ярьсан 3 өдөр цаг саяллаа. Үзэсгэлэндээ юм. Ганцаардлынхаа их булаг дээр ирээд хямралыг мэдэрлээ. Миний олсон ганцаардлын ертөнц. Үнэхээр энэ газар шүү дээ. Санах гэж байтал өөрөө тусаад авчихлаа. Цас сэтгэл жихөө зөөлж нүд байсгана. Гэр дулаахан нүмертэж хүнжилдөө шигдэж насаа татсаар жаал мэгшлээ гин. 1-р сарын 26. Хөдөө ирлээ. Хурдан ихч нэрээд луцах энэ аялал арай адлын явдалтайгаар үлнэ. Гэхдээ ер нь ингээд харах юм бол нэлийн юм цэгцтэй бас юм хичээнгүлэн ер нь бол яа энэ хүний зургийг яагаад энд наац юм бэ ёо. Би нөө стикер гэхээсээ илүү юм хуучны ном ч юм уу юм сонингийн юм хайцлбарыг юу яадаг аахгүй юу. Ингээ ашиглаад ер нь хийх дуртай байдаг байсан гэх юм уу. Тийм ээ. Хөөх юм аа. Тана. За ямар ч байсан нэг иймэрхүү жилсар байсан мэхнэ. Энэ үед болохоор би яг энэ 7 хоногудаа яг ингэж хийдэг байсан. Яг ингэж нэг иймэрхүү маркер. Би нэг юу хийдэг байсан юм да. Энэ болохоор 10-р сарын 5 мэн гэж биччихээ. Энэ дэвтрийн нэг юу юм нэг юу ахгүй юу? Нүдэн том. Яг одоо ингээд мондог биш байж болох уу энэ дэвтрнүүд ингээд шинжлэхдээ нүд нь өөрчлөгдсөн байж магадгүй л яг тухайн үед энэ миний хэрэгжижсэн дэвтрийн тухайд бол ямар тач ийм нүд нь нэлээд ийм том байдаг байсан. Тэгэл тэрнийгээ яг ийм нэг нүдээ 4 хуваагаад ер нь баг бичдэг байсан. За энэ болохоор 22 оных нь төлөвлөгч дэвтэр, энэ 23 оных нь төлөвлөгч дэвтэр юм байна.
юм бэлэн юм биш. Би өөрөө ингэж ер нь зурах дуртай болохоор. Тийм шүү. 12 дугаар сар гингүүтээ сарын дэлгэрэнгүй нүүр гээд нөгөө нүүр байдаг гэсэн шүү дээ. Гэсэн чи тэр нүүр дээр ажил дээр монитор зарлав монитор задрах өдөр ажиллана шинжил. Яа бүтэн нэг сарын туршлагыг хийсэн шүү дээ. Минь нэгтэл. За. Миний утас ер нь унтрах гэж байна. Энэ ичлэгээ болохоор арай богинохон болгоод тэгээд юу яа дөө. Зогсоё дөө. Энэ болохоор миний төшгөлийн дэвтрэл гэх юм уу да. Тэгэл юм уу да. Ийм дэвтэр байна. Яа. Энэ болохоор нэг хаврын дэвтэр байгаа. Манай нэц юм да. Энэ дэвтэр дээр ер нь гоё юм байгаа. Гэхдээ би задлмааргүй байна. За одоо арай ер нь би юм хар дэвтэрнүүдэд нэлийн юм дуртай байсан. Нэг хэсэг бүр яг юм хараар дагнаж бичдэг байсан гэх юм уу. Яг юм хайж гаад юм харыг авдаг байсан. Тэгээд яг юм харыг энэ хэзээ дэвтэр юм бол 23 он гинэ. Энэ бол нэг амар явж хэлээгүй л дэвтэр. Дөнгөж талдаа л орсон юм уу да. Тий харин яг нөгөө нэг бичих тэр юугаа ингээд тэ үргэлжлүүлэхийг хичээгээд л явжсэн үе гэдэг юм уу. За нэг юм байж. Энэ болохоор шүлгэх. Тийм. Эднэр ингэсэн байхана. Тэгвэл одоо яг эндээс нэг жоохон уншаад тэгээд ер нь дуусгая. Гэтэ миний нөгөө нэг юу цэнийг дуусгах гээд ирж магадгүй болохоор зүг шууд унтарчиж магадгүй. За тэгэл бичлэг дуусчихна гэж ойлгоорой. Та нар намайг ингэж хичээжсэн гэж боддоо. Миний зураг харагдчихлаа тий. Энэ зураг маань бас хөөх юм. Энэ би юм зураг бэлгэнд авчаасаа. Надад тийм үү яага. Гэтэ яг одоо нөгөө надад энэ юу нь байхгүй шүү дээ. Яг одоо энэ зураг нь байхгүй надад. Тэгсэн чинь бүр яг энэ зургийг надад зурж өгч байсан юу дурсан ч байх шиг. За энэ яаж исэн бичиг үрвэ гэхлээр би нөгөө кофе шопд ажилладаг байхдаа ажлын тэмдэглэл гээд нэг юм эхлүүлжсэн байхгүй юу? Одоо өөрийнхөө хувьд болохоор тэмдэглэлийн дэвтрийн дараагийн л шат юмудаа шууд ингээд юун дээрээ бичдэг байсан. Ноутбук дээрээ бичдэг байсан. За одоо энэ чинь тэгэхээр 23 оны ил гэсэн үг биз дээ. 23 оны 2 сарын 11. За гадуур хугацаа тайлах завдалгүй шууд л тэмдэглэл рүүгээ орж яана. За өнөөдөр гэнтэл ажил дээрх зүйлсээ тэмдэглэн авахар шийдчихв. За өдрийн тэмдэглэлүүдээ шивх гэсээр бараг жил гарan бодол тогшвоо.
Тэгэхэд өдөрт нь бодоод л эхлүүлчихдэг зүйл гэж байх. Хаа хүртэл явж чадхаа харьяа гэдгсэн байна. Би болохоор одоо энэ та нарт уншиж өгöd байгаа энэ тэмдэглэлийн дэвтрүүдийг яг ийм өдрийн тэмдэглэл гэдэг ийм тусдаа шивээд яг ийм цахимаар хадгалъя гэж бодсохгүй. Гэтэ зүгээр л үнэхээр чадахгүй мэлий. За сэрүүлэг дуугарч байна. 6:50. Би сэрүүлгээ хэдэн сарын өмнөөс сондгойлон тавьдаг болсон. Энэ үеэс тавьдаг болсон юм байна шүү дээ. Одоо би танд хэлээд байгаа шүү дээ. Ингээд блогууд дээр ч юм уу миний сэрүүлэг 5:34-т одоо дуугардаг ч юм уу тий. Хэдэн сарын өмнөөс гэхээр чинь ер нь 23 он хавцаа би ингээд сэрүүлгээ дандаа юм. Яг 7 цагт сэрнэ. Яг 8:30 сэрнэ биш. 6:55 сэрнэ. 7:29 сэрнэ ч юм уу ингээд сонгойлж тавьдаг болсон байхгүй юу. Болсон мөн таалагдаж байгаа. Утасныхаа туг унтраах санаатай гар явуулсан ч золтой л орныхоо урд руу би ирээ унчихсангүй. Утас ханан тал дуугарсан байж. Буруу тийшээ явсан байна шүү дээ тий. За утас ханан талд дуугарсан байж унсангүй унтраач чадлаа. Дахиад жаахан урч нь оройтож унсан өөртөө хэдэн минут өгөв. Зүүдэлж байна. Үнэндээ өдөөд зүүд минь битгий хэл. Бичгээд байгаа өдрөөч бүрэн санахгүй л байна. Ямартай ч зүүднийхээ хаалгыг онгорхоо өргөчсөн болтой. Дахин нэг шагаачгаад чанга хав хөөе 7:20. 6:50 сэрүүлгэн дуураа тэгээд унтраасан чинь дахиад 30 минут унтсан байна штэ. Гэхдээ л амжуулна. За өчигдөр би өрөөнийхөө энэ сарын энэ жилийн эхний угаалгыг хийсэн юм аа. 4 давхрын нэг үзүүрийг нөгөө үзүүр рүү гэлтрв. Ажлын хар бодоолог хар сул өмнөдөө олж ирэх гээд бас болоогүй ажил их байна. Залхуудаа л өчигдөр эзэн хоолныхоо аяг тавгийг орхиж угаалаа. Жаахан хоолыг нь халааж идлээ. Давстай гэж тамдаггүй. Аргагүй л өөрөө хийсэн тул та. Ингээд хитэн борцог цүнхнийхээ халаасан ч шургуулав. 8 өнгөрч байна. Байрнаасаа гарлаа. Ойрд замд подкастуу сонсох сонин санагдахгүй байгаа учраас зүгээр л алхав. Би яг ингээд тухайн үед болохоор зүгээр л алхмаар санагдаад ерөөсөө нөгөө юу ч хүлээж амааргүй санагддгийг алхсан гинэ. За ойр зурхаа юм бодоостай. Тэр нь ч амар санагдана. Хагас сайнны өглөө угаас ийм байдаг да. Тоотой хідэн машин холхиж хаа нэг хүн үзэгдээд л явсаар бараг ирлээ. Өглөө юм гэсэндээ жаахан даарав. Ажил харагдлаа. Хурдан л ажил руугаа орох хүсэл төрөн хурдан гიშгэлнэ. Цүнхнээсээ түлхүүрээ гарган ганц түлхээд л энэ өдөр эхэллээ. Хаалгаа татаад баруун эргээд хуруугаа дарав. 8:40. Яг цагтаа ирлээ. Сонирхуулахад анх би ажилдаа 50 минут цагийг зарцуулан ирдэг байлаа. Харин намраас хавар хүртэл ойр замаар өөрийн болгож алхаж сурчээ. За үүний дараа бүх гэрлээ асаадаг юм. Явж ирснийг түр амс хийв. Халаасалсан борцгороо цайлав. Хамгийн их л цэвэрлдэг зүйл бол ариун цэврээ өөрөө. Анхандаа тоодоггүй л байсан юм. Тэгээд сүүлдээ цэвэрлэхдээ түүсдэг болсон. Харин одоо арай дээр болж байгаа. Баасан гарагт манай ажлыг хүмүүс их зорноо. Ирлээл бол тэдний нөхөр нь манай ягаан гэрэлтэй зөөлөн үнэртэй ариун цэврээ өөрөө болно. Харин маргааш өглөө нь тэдний бохирдуулсан суултуур, хан, тойл, шал юу эсийг хараараа зүлгэв. Хүмүүс шиг заван амтан үгүй. Би жалгаагүй гэж одоод л зүлгэж гарна. Ингээд нэрлэж заншснараа A, B, C, D заалнуудаа угаана. Манай ажлын заалнуудыг заал гэж нэрлэхэд арай тохиромжгүй. Гэхдээ өрөө гэх нь бас юу юм. Дээд талын нэг хэсэгтээ 5 ширээтэй, нөгөө хэсэгтээ 7 ширээтэй, доод талуудад нь бас хит дээрээ байдаг. Тэгэхээр нэрлэж зүгшснээрээ л бичээд явчих юм. Хамгийн ихний үйлчлүүлэгч нь 2 ах байлаа. Шууд л пив аавна гин. Арай эртөө 9 цагт өнгөрч яв. Нэрээ би кофений машиныг хөгжимтэйг загсны гэрлийг хөргөчнийхөө залгууртай л гэж амшиг байна. Залгууртай бүгдийг нь асааж гисэн байгаа шүү. Дээр дурсгаа мартаж орхиж өдөржингөөр л Чарлиз Буковскигийн хүүхнүүдтэй нөхцөв. Яа. Би нөхөрлөөгээд унших гэсэн чинь ингээ үгүй байна. За. Баргал ямар сайндаа орой ээлжний Мичка яриад
хөнгөө байгаа юм уу? Ном барьчихсан гэсэн шүү. Ажил дээр 50 л өдөр өнгөрлөө. Гадуур хогоо нилээдгүй шүүрдэж цэвэрлэв. Өөдөн дайдаг хогийн сав шилээр дүүрсэн байсан тул хогоо хоёр хайсан. Тогоож ах мөн л оройтож ирэв. 15 минут л хүлээч гээд бид хоёрыг аргадав. Ингээд л тарах цаг минь ирэв. Шинэ хүү орж ирэхэд нь таатаагаар мэдчилсэн боловч намайг тэр тоосонгүй бололтой. Би ч дотроо окей гэж бодоод л өнгөрөв. За тарцгаая. Гэртээ ирээд мөрөнтэй алхаж тойрог ороод түрүүхэн ирээд хэдэн минутын бичлэг үзчихээд угаалгын өрөө орчхоо сууж байна. Хувцаач тайлалгүй шууд л бичгийг илүүд үзв. Төгсгөлд нь анх удаа шууд тэмдэглэл ноутбук дээр бичиж байгаа гэхэд дажгүй шүү. Үгийн тоон ч гэсэн боломжийг маргааш уулзсан юм гинэ. 10 жил тэмдэглэл очдаг бах та. Ийм нилийн ийм нэг өдрийг бичдэг байсан байхгүй юу? Яг ийм нэг үеийн автлыг бичээл яг тэрэндээ ингээл яг ийм унтсан эсвэл ингээд автцсан ингээд дээшээ хөөрж мөрөөл. Тэгээд яг их сургуульд орсныхоо дараа ийм тухайн өдрийг яг бичиж чаддаг болсон гэх юм уу. Тэгээ яг гол нь яг энэ ажлын тэмдэглэлийг бас бичиж эхэлснээс бас болсон. Кофе шопын ажилд чинь би 3 дугаар курстэй 9 сараас 4 сарын хооронд ер нь л 2 семестрийн турш ер нь ажилласан байхгүй хагас хөтнээрээ дандаа очдог гэсэн. Тэгээ 2 сарын 11-нд бям гараг үлээсэн юм байна л да. Маргааш уулзъя гэдэг